За сайн байцгаана уу? Атрышлуу байна. За ингээд одоо манайх одоо бууза цагаан царайхан буузыг одоо хийж гисэн байгаа. Захиалгууд авж байна. За хэрхэн бас маха бэлдэж үйл явдлаасаа бас жоох оруулж байна. За ингээд ерөнхийдөө хөдөөгээр очиж сайхан хон өхөр үе очиж бэлддэг байгаа. За тэгээ авчирд маха сайхан жижиглээд энэ жилдээ бол ингээд гэртээ хийж байна. За дараа жилээс одоо хавраас тусдаа гараад тэгээд ингээд нэг ажлын байртай болно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. За ингээд манайх ингээд маха шулцсан байгаа байдлын. За тэгээ бас мэдээж бас маха шулаад бас буйд малынхаа ашиг шимтэй энэ сайхан ясаа шууд хаяхгүй ясны шүл гаргаад ингээд хийнэ гэдэг ингээд нэг нэгээр нь бэлдсэн байна. За багавтар бас мүлжүүртэй маягийн бас хийсэн байгаа. Өөр ингээд ясын гартал нь бас шулаагүй баг зэрэг өөрсдөө зоглох учраас за ингээд авиргнууд нь ингэж байна. Баг зэргийн мүлжүүртэй ингээд өөрсдөө сайхан ясны шүлөө шүлтэй олондоо хийнэ гэж хийсэн байгаа байдлууд харагдаж байна. За бас булууны яс маань юм байж байна. Булууны яснаа бас сайхан шүлтэй олонд булууны ясаа хийж зоглоно. За хавар бас гоё булууны ястаа шүлнүүд хийнэ гэж бас цуглуулж байгаа. За ингээд за ээжтэй юм сайхан одоо шин одоо өхрийн махнаас сайхан тансаг сайхан зогноос ээжтэй ингээд дөрөв ширхэг сайхан өндөр авсан байна. Дөрөв өндөр мандаа гэдэг чинь одоо энэ шүү дээ. Дөрөв өндрийг ээжтэй сайхан зооглуулнаа гэдэг бэлдээд сайхан дараа нэг сайхан зоог хийхээр ээжтэй ингээд зориулаад дөрөв сайхан өндөр аваад ингээд бэлдээд тавьсан байна. За ингээд сайхан тавьсан байна. За ингээд одоо энэ бол одоо ерөнхий маха одоо шулсан өхрийнхээ маха шулсан байдал нь харагдаж байна. Ингээд бүгдийг сайхан тэмдэглээд өхөр гэж тавьчихсан. За хонь бол хонь гэж тавьчихна. Өхөр бол өхөр гэж тавиад тэгээд чааш нь ахиж уутан дийгээд шуудалаад ахиж уутан дийгээд шуудалаад галаа гаргаад сайхан тас хөлдөө. За тэгээ бууз хийх болгондоо гаргаж ирээд буузаа хийнэ гэж бодоод ингээд хийсэн байна. Ерөнхийдөө жоохон залуу өхрийн одоо буй байж байгаа. За одоо энэ буй одоо ингээд шулж байгаа байдал юм байна. Одоо энэ буяа ингээд шулаад бийдээд сайхан гараар татаад шүүслэг амттай сайхан өхрийн бууз, хоньны бууз, адууны буузаа ингээд гаргана. За баяртай байна. За ингээд нөгөө ясны шүлээ гаргах гад яснуудаа битүү чанагчдаа хийгээд нэлээд сайхан буцлагсны дараа за ясны сайхан тос шөөлө за ингээд мүлжүүртэй яс маань бэлэн болж байна.